За Монгол Улсын ерөнхий сайд эднэр дэвшигч Гомжовын Зандашатар таныг дэмжиж байгаа илэрхийлж байна. 1990 он гарснаас хойш бид нэр эрх чөлөө гэж маш олон зүйл ярьж өнөөдрийг хүртэл 35 жил явж ирлээ. Яг үндэ эрх чөлөөний шинжилэл Монгол улсад хэдий төвшөнд хийгдэж байгаа вэ гэдгээ бид нар бас эргэж нэг дүгнэх цаг хугацаа болсон юм болов уу гэж ойлгож байгаа. Иргэдийн маань хувьд, ард түмний маань хувьд бас хүлээлт их өндөр байна. Тэгээ ард түмний хүлээлт нийцсэн. Дээрээс нь таны өөрийн сая хэлсэнчлэн хилдэг биш хийдэг үнэн ерөнхий сайд байна гэж хэлж байгаа явдалд бас туйлын талархалтай байна. Энэ хөгжлийн үндсэн чиглэлүүдийг бид нар их сайн бодож харж хийх ёстой болов уу гэж бодож байгаа. Нэгдүгээрт бид нар эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдөр бид нар 14 мега төслийн эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой асуудал. Нөгөө талдаа бүсчилсэн хөгжилтэй холбоотой асуудал бол мөн адилхан эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой. За бид нар аж ахуй нэгжүүдэд дэмжих бодлогыг заашгүй явуулах шаардлагатай. Хөдөө орон нутагт ажлын байр бий болох шаардлага байна. Үүний тулд бид нар татвар төлөгч, бизнес эрхлэгч, иргэн аж ахуй нэгжүүдийг дэмжих томоохон реформын шинжтэй үйл ажиллагааг бол заашгүй шаардлагатай болжээ. Эдийн засаг хүндэрч байна. Хамгийн түрүүнд бизнес эрхлэгчдийгээ түшээсэй гэж хүсэж байгаа. Бид нар татвар нийгмийн даатгалын шимтгэлийн реформыг та хийнэ гэдгээ хэллээ. Энд бол маш талархалтай байна. Аж ахуй нэгжүүд маань маш сайнаар хүлээж авах болов уу гэж бодож байгаа. Энэ нүсэр бүтцтэй холбоотой асуудлууд байна. Өнөөдөр хувийн хвшил рүүгээ төрийн үйл ажиллагаа тодорхой хэмжээний чиг үүргийнхэн дагуу хувийн хвшлээ дэмжих хэлбэр дээр явж иж улс орон хөгждөг болохоос биш. Хувийн хвшлийнхаа хийж байгаа бизнес үйл ажиллагааг төрийн өмчт компани, үндэсний хороо, зөвлөл, комисс гэж байгуулах нэрээр эсвэл аливаа нэг агентлаг байгуулах нэрээр төр булгааж авдаг энэ хэлбэрээс татгалзаасаа гэж хүсэж байгаа. Энэ бол нэг талдаа төрийн нүсэр бүтцийг ялангуяа цэгцлээсээ энэ данхаасан төрийн чөлөөлтийг хийгээсэй гэдэг ийм хүсэл эрмэлзэл аж ахуй нэгжүүдийн хувьд бол нэг үлгэд байна. Бид нар яам агентлаг үндэсний хороонуудыг бүгдийг зэгцлэх шаардлагатай байна. Давхарцсан бүтцтэй холбогдуулаад чиг үүргийн давхартлаас улбаатаагаар үүсэж байгаа үл ойлгогдох асуудлаас улбаатаагаар энэ улс орны хөгжил гацж байгаа зүйлсүүд байна. За нөгөө талдаа бид нар анхдагч хэрэглээний эрх чөлөөг бид нар хийх шаардлагатай байна. Эрчим хүчний эрх чөлөө, шинжилэл. Эрчим хүч өнөөдөр ямар асуудлууд үүсэж байгаа вэ нэгээ бид нар бодох ёстой баг. За эрүүл мэнд, ногоо хөгжлийн асуудлууд, баялагын хуваарлтууд гээд олон асуудлуудыг зайлшгүй бид нар бас шийдвэрлэх шаардлагатай юм түүхэн цаг хугацаанд энэ шин засгийн газар байгуулагдах болж байгаа шүү. За тэгээд төсвийн дотоодлыг та 2 7 хоногт оруулж ирнэ гэсэн учраас хийгээд явна гэдэгт бол бүрэн дүрэн итгэлтэй байна. Танд амжилт хүсье. Баярлалаа.